Дараагийн мэдээг танилцуулъя. Дуудуулах нь хүмүүсийн сайн сайхан байдлыг сэргийхэд чухал үүрэгтэй болохыг судалгаагаар тогтоосон байна. За ялангуяа хамтлагаар буюу хоороор дуулах явдал нь хүмүүсийн сайн сайхан байдал, сэтгэл зүйн эрүүл мэндэд чухал нөлөөтэй болохыг судалгаагаар тогтоож байгаа юм байна. За дуулах нь хүмүүсийг хооронд ойртуулж өвчнөд тэмцэхтэнд бие махбодыг нь бэлтгэж тэр байтугай өвдөлтийг намдаахыг тусалдаг гэдгийг судалгаагаар тогтоосон. За дуулах нь танин мэдгүй бие махбодын сэтгэл хөдлөлийн болон нийгмийн үзэгдэл гэж Кембрижийн их сургуулийн хөгжмийн эмчилгээний судалгааны хүрээлэнгийн судлаач Алекс Стрит хэлж байгаа юм. За тэрээр хүүхэд насан туршидад тархины гэмтлийн дараа эдгэрхт нь хөгжим ямар байдлаар хөгжмийг ашиглаж болох талаар судалгаа хийдэг ийм судлаач юм байна. За хамтдаа дуулж байгаа хүмүүс нийгмийн хүчтэй нэгдмэл байдлыг бий болгож чаддаг нь сэтгэл судлаачдын гайхширтлыг төрүүлж ирсэн. За хамгийн дурамчхан байдлаар дуулсан дуучид хүртэл дуулахаараа нэгдэж чаддаг. Огт танихгүй хүмүүс нэг цагийн туршид хамтдаа дуулсны дараа юр бусын дотны харилцаа холбоог тогтоосон байдгийг судалгаа харуулж байгаа. За магадгүй энэ гайх биш боловч дуудуулах нь уушиг болон амьсгалын системд тодорхой арчиж авчирдаг байна. Жишээлх юм бол уушигны өвчтөе хүмүүс туслах зорилгоор дуудуулах аргыг зарим судлаачид ашиглаж ирсэн. Удаатай мөн дуудуулах нь бие махбодод бусад хэмжигдэхүйц нөлөөг бий болгодог юм байна. За дуулах нь хүмүүсийн зүрхний цогцлтыг сайжруулж цусны даралтыг бууруулдаг болохыг судалгаагаар тогтоосон. Бүлгэрээ эсвэл найрал донд дуулах нь бидний тархлааны үйл ажиллагааг зүгээр хөгжим сонсгоос илүүтэй сайжруулдаг болохыг мөн судалгаа тогтоож байгаа. За үүний гол тайлбар нь янз янзын тайлбар байх боломжтой. За биологийн үүднээс авч үзэх юм бол дуудуулах нь хүний хоолойн арын хэсэгт байрлах дууны хөвч болон булчинтай шууд холбогддог вагус нэртэй мэдрэлийг идэвхжүүлдэг гэж үздэг. За дуудуулах замаар удаан хугацаанд тодорхой хяналттай амьсгал гарах нь таашаал, сайн сайхан байдал, өвдөлтийг намдаахад холбоотой эндорфин нэртэй бодисыг бол ялгаруулдаг болохыг тогтоосон байна. За дуудуулах нь бидний тархины хоёр талын мэдрэлийн өргөн сүлжээг бол идэвхжүүлж хэл хөдөлгөөн, сэтгэл хөдлөлтөй холбоотой эсгүүдэд эргээд нөлөөлдөг. Хослон дуулахын үед амьсгалаа анхаарал төвлөрүүлдэг учраас тухайн үед бол стресс тайлахад үр дүнтэй арга болдог юм байна. За эдгээр ашиг тусны цаана мөн гүн гүнзгий шалтгаан байдаг. За бидний өвөг дээдс гэж ярьж байсан хүн төрөлхтний өвөг дээдс нь бол ярьж эхлэхээс өмнө дуулж байгалийн дуу чимээг дуурайж мэдрэмжээ эрэлхийх зориод дуу аваа гаргадаг байсан гэдгийг антропологчид тогтоосон. За энэ нь бол нийгмийн дарийн төвхтэй динамик, сэтгэл хөдлөлийн илэрхийлэл, зан үйлийн хөгжил гол үүрэг гүйцэтгэж байсан байх магадaltaй гэж судлаачид үзсэн. За мөн хөгжим дуртай хэсгээс үл хамааран дуулах нь хүн бүрийн амьдралын нэг хэсэг байдаг санамсаргүй зүйл биш гэдгийг эрдэмтэд онолцолж бидний тархи бие махбод дунд эргээр хариу үйлдэл үзүүлэхээр төрсэн цагаасаа зогтсон байдаг гэдгийг судлаачид тогтоосон байна. Гэхдээ бүх төрлийн дуг дуулах нь адилхан ашигтай биш юм. Жишээлбэл хамтлаг эсвэл найрал дууны нэг хэсэг болж дуулах нь ганцаарчилж дуулж байгаагаас илүү сэтгэл зүйн сайн сайхан байдлыг дээшлүүлдэг болохыг судалгаа тогтоосон. Ийм учраас боловсрол судлаачид дуулахыг хүүхдүүдийн хамтын ажиллагаа, хэлний хөгжил, сэтгэл хөдлөлийн зохицуултыг дэмжих хэрэгсэл болгон ашигласаар ирсэн. Удаатай эмнэлгийн мэрэгчлэнүүд эрүүл мэндийн янз бүрийн асуудалтай хүмүүст амьдралын чанарыг нь сайжруулах арга зам болгон дууг бас ашигладаг юм байна. За дэлхийд даяар судлаачид хорт хавдар, цус харалтаас амьд үлдсэн хүмүүс, Паркинсоны өвчтэй, мөн солиорлолтой, за мөн тэднийг асарч хамгаалж байгаа хүмүүс зориулан тусгай зориултын олон нийтийн дууны найралдаг бий болгож энэ талаарх судалгааг хийсэн байна. За жишээлх юм бол дуулах нь Паркинсоны өвчтэй хүмүүсийн ярих чадварыг сайжруулдаг бөгөөд өвчин хүндрэх тусам эдгээр бэрхшээлээс арилгах боломжийг олгодог юм байна. За дуулах нь ерөнхий эрүүл мэндийг сайжруулах арга зам бөгөөд хурдан алхахтай харьцуулахад дутуу үнэлэгддэг дасгал хөдөлгөөний чухал хэсэг болохыг эрдэмтэд харуулж байгаа. За нэгэн судалгаанаас үзэхэд дуулах нь дуучдын өнгө аяс болон хэмнэлийг сайжруулахад ашигладаг янз бүрийн хоолойны дасгалуудтай хамт зүрх уушгин зориулсан дасгал болдог бөгөөд гүйлтийн зам дээр дунд зэргийн хурдтайгаар алхахтайгаа харьцуулахад илүү үр дүнтэй болохыг судалгаагаар тогтоосон. Гэхдээ судлаачид удаан хугацааны туршид архаг өвчтэй хүмүүсийн хувьд сэтгэл зүйд нь хамтлаг дуучдны байдлаар хамтран дуулах нь бол илүү чухал нөлөөтэй болохыг онцлохыг хүссэн байна. За дуулах нь эдгээр хүмүүст юу хийж чадахгүй байгаа гэдэг зүйлдээ биш, харин юу хийж чадахтаа анхаарал төлөвлөх боломжийг олгодог гэж судлаачид тайлбарлаж байгаа. За дуулахтай холбоотой хамгийн ашиг тустай нэгэн үр дүнтэй тал нь бол хүмүүсийн дунд архаг амьсгалын замын өвчтэй хүмүүс байдаг. За эдгээр хүмүүс нь Лондонгийн Imperial College-ийн амьсгалын судалгааны клиник дээр лекц уншдаг хүмүүний судалгаанд бол хамрагдсан. За энэ судалгаанаас үзэхэд дуулах нь эдгээр өвчнийг эмчлэхгүй ч гэсэн уламжлалт дэмжлэгийг нөхөх үр дүнтэй арга болохыг бас судалгаагаар тогтоосон байна. За хамгийн алдартай бас судалгаанууд хийгдэхэд Английн дуурийн мэрэгжил
мэргэжлийн дуучидтай хамтарч бас судалгаа хийж үзэхэд COVID-19-ийн үед бол энэхүү судалгааг хийхэд санамсаргүй хяналттай одоо өвчтнүүдтэй харьцуулахад дуугаар одоо дамжуулан эмчилгээ үйлчилгээнд одоо ашиглаж байгаа тохиолдол илүү үр дүнтэй байгаа гэдэг нь судалгаагаар тогтоосон байна. За гэхдээ дууд бол хамгийн гайхамшигтай тал нь бол тархины гэмтлээс өөрийгөө нөхөн сэргийхэд хүмүүст туслах боломжтой. За үүний нэг жишээ нь 2011 онд бол тархиндаа буудуулж амьд үлдсэн Америкийн нэгдсэн улсын Конгрессийн гишүүн асан Габриэл Грейсфордын түүх харуулдаг. За олон төршийн туршид бол Грейсфорд алхах, ярих, унших, бичих аргыг дахин сурч эмчнэр түүнд бол бага насны хүүхдүүдэд хэрэгэлдэг дуунуудыг ашиглан ярианы чадвараа сэргийгт нь тусалж байсан удаатай юм байна. За судлаачид цус харуултын дараа амьд үлдсэн хүмүүст хэл яриагаа сэргийхэд туслах бас нэгэн арга бол дуу гэдгийг онцолж байгаа. За гэхдээ бол дууг илүү олон нийтээрээ хамтран дуулах нь илүү үр ашигтай гэдгийг судлаачид онцлсан байгаамаа.